Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Дэлхийн түүхэнд хамгийн их хүн хөнөөсөн 10 удирдагчид. Mythical Color ороход арай л хэцүү нү. Тэгвэл та бичлэгийг үзүүл яаж юм? Хэдий та одоо шууд Mythical Color орохгүй ч гэсэн энэ бичлэгийг үзээ хэрэгжүүлж чадвал та дараагийн сизон дээр баттай Mythical Color орно. Тэгэд олон юм уцалгүй шууд бичлэгийн ихний тийм бүрдүүлэх. Зүгээр та ранкмаар бол хамгийн амар харан тимтэй болох. За би мэднэ. Тимтэй болох хэцүү. Бас амар сонсож болно. Гэтэ тимтэй болсны дараа хитээч ойлгох шаардлага болно. Ийм бүрдүүлэх их хүнд амархан. Зүгээр л ижлэр ангидаа 4 завтай найзтай боллоо. Харин та яг л над шиг хийвэртэй чихэндэрлийн найзгүй арзуу амтан бол та тоглоом тусаа найз бол. Нэг сайн тоглодог токсик биш хүнтэй таарах үедээ тэр хүнээ ураад найраад сайн найз бол. Бас ингэж явсаар байгаа та хоёр өнөөдрийн хэмжээр 5 хүнтэй калан болчих. 2. Counter pick хийж сурах. Эмэйл дээр ялах гол үндэс нь skill биш бэхтэйдэг мэт үү? Та яаж чанаа байгаад гэсэн айлт чинь 5 бэлэрэг байвал та юу ч чадахгүй. Тийм болохоор айлынхаа ямар баатар аавна яг тэр баатрын эсрэг баатрыг авчих. Мөн энэ айтем дээр ч бас орно. Гэтэ энийг дараа олъё. 3. Бүх баатрыг сурах. Мэднэ. Эмэл 105 бафт авсан баатартай. Бүгдийг сурах удиртай бас амар хэцүү. Гэхдээ бүх баатрыг сурснаар айлын баатруудын чадвар гэлтгүй бүр сул талуудыг мэднэ гэж боддоо. Мөн та counter pick хийж байхдаа авах гэж байгаа баатраа бүгдийг нь мэднэ. Айтмаа зөв. Маш олон хүмүүсийн гаргадаг алдаа нь пробл тусах. Тийм. Бусаад байхад тийм том асуудал байхгүй ч та өөрөө судлаад өгсөн дээр байдаг. Эргүү pro player танд биш өөртөө буйлд өгсөн. Тийм болохоор та өөртөө зориулаад буйлд өгсөн зүйтэй. Нэрээ буйлдыг дурдсанаар зарим хүмүүсийн буйлдтай холбоотой гаргадаг тоглолтын эргүүлдэг том алдаа нь буйлдээ өөрчилдөг. Та мэдэн штэ, эмэйл дээрх бүх тоглолт өөр. Тэр шиг нэг буйлд тоглолт болгон дээр ажиллана гэж байхгүй. Тийм болохоор тоглолт болгонд нөхцөл байдлаасаа хамраад өөр буйлд өгсрээрэй. 5. Харилцаа холбооны байдал. Эмэйл бол 5 хүний хамтран ажиллагаанаас үр дүн гардаг багийн ажиллагаа шиг атлагтай тоглоом. Гэтэ их хүмүүс ранк их маш сайн гишүүнтэй баг гаргачаад нэмээ хэдэн мөтикүүд тусагдчихдаг. Яагаад мөтик про тимийг хүссэн бэ гэвэл тэд харилцаа холбоотой. Харилцаар танаа баг нэг болдог. Тийм болохоор микээ нэгээд харилцаарай. Хичих хэрэггүй. Зүгээр л мэдээс алц. Харилцахгүй бол баг 5 рандом дүүдтэй тоглож байгаа юм шиг л байдаг шүү.